За энэ тэгээд хурдан мөрд хамгийн одоо гол шинж гэж байна. За хамгийн гол шинж гэж ер нь бол хамгийн гол гэж нэг шинжээр бол шинжээд байх нь бол төгс биш. Ерөөсө 51-ийн шинж бүрдэх юм бол хүлэг гэж тооцдог гэж одоо хуучин судар дээр байдаг. За 51-ийн шинж бүрдэнэ гэдэг нь бол маш ховор байх зүгээр. Тэрнээс бол 51-ийн шинжээс хичнээн олон одоо шинж нь одоо давмгаалж илүү байж гэнүү тэр чинээгээр одоо урдан байх хэвээр. За ер нь хамгийн гол шинж гэх юм бол ер нь миний хувьд бол хамгийн одоо адуу шинж гол шинж бол хайрцагаар нь би шинжид өгдөг шүү. Хайрцаг бол ер нь найдвартай бөгөөд одоо хамгийн гол хайрцаг тэнцэл хоёр ерөөсөө. Тэр адуу ер нь тэр нэг мөч хоорондын цай, үе хоорондын цай тэр хат тэнцэх одоо хоорондын мөч хоорондын цай хаттайгаар нийлбэр ингээд тэнцэх одоо ер нь гол юм тэгэл хайрцаг. Хайрцгийг бол маш сайн ухаарч авах юм бол хамгийн. За ясан сүүл ямар байвал зүгээр вэ? Урт богино байх юм. За ясан сүүл гэдэг бол заавал урт байх албагүй, заавал богино байх албагүй. Хэрэг богино байх юм бол угаараа бүдүүн байх. Урт байх юм бол ясан сүүл нь одоо нарийн урт байх. Одоо угаараа нарийнхан. Одоо үнэгний сүүл мэт одоо урт. Унаг юм одоо ямар одоо хурдан адууны юуг бол одоо сүүл нь үзүүрийн ташаан толгойн дээр нь ингээд татаад авчиж байдаг. За урт сүүлтэй адуу хурдан бай даа гэдэг. За зөвхөн богино сүүлтэй байх юм бол угаараа бүдүүн байх нь бол бас сайн шинж үүдэг. Тэгэхээр сүүл гэдэг бол заавал урт богино байхтай биш тухайн адуунтай зогцсон байх нь чухал. Угаараа бүдүүн богино байвал сайн. Угаараа нарийн одоо сүүл нь ясан сүүл нь урт байх юм бол бас сайн гэсэн үг. Тэгэхээр сүүл бол за ямар шинжтэй гүнээс хурдан адуу төрөх вэ гэж байна. За энэ юу юм гүү гэдэг бол харьцангуй хамгийн нэгдүгээр сав сайтай л байх хэрэгтэй. Сав сайтай гүнээс хурдан адууга гарах магадлал нь маш өндөр байна. Нөгөөгөөр хөлүүд оноо аарцагны заа өргөн байх, нууц орон одоо хошног цаана байх. За ийм гүү бол ер нь заавал одоо хурдан адуу гарах магадлал нь бол маш өндөр байдаг. Тэгээ арьс нэмгэн байх, одоо чих үзүүртэй, хүзүү урт байх, толгой урт байх. За туур зузаан одоо дөрвөн үе бүдүүн байх одоо харцаг хавиргаараа өргөн тэгээ ер нь бол тэр хайрцаг савны хайрцагнууд л одоо сайтай байх юм бол одоо сайн төл гаргах магадлал өндөр байдаг. За төрөлхийн зооны хар махтай адууг яаж таних вэ гэж байна. За төрөлхийн зооны хар махтай адууг бол таньцгоод байх юм байхгүй шүү дээ. Одоо зоондоо их махтай тэгээ арьс нь одоо зузаан үсэн шигүү ширүү өстэй байх юм бол тэр зооны арьс одоо зооны хар махны зооны унгамтын бариатай байдаг. Одоо шаантнасаа махтай. Одоо энэ шинжнүүд ороод ирэх юм бол зооны одоо унган бариатай адуу. Энэ унган бариатай адууг бол уяхан шаардлага байхгүй. Энэ бариаг гаргана гэдэг бол уяач хүнд ямар ч тийм одоо боломжгүй ч юу. Тэгэхээр зооны бариа гэдэг бол арьс нэмгэн байх юм бол зоо барих магадлал нь маш бага болж ирнэ. Арьс зузаан байх юм бол зоог барих магадлал маш өндөр болж ирнэ. Тэгээд зоондоо махтай арьсан зузаан байх юм бол тэгээд шаантнасаа махтай одоо үс шигүү өтгөн байх юм бол ийм адуу бол унахад сайн эдлэгээ даадаг ийм одоо эдлэгээний чиглэлийн адуу болж байдаг. Тэгээд зооны махтай адууг бол сонгохын уралдахын хувьд бол сонгохын хэрэггүй, эдлэгээнд бол сонгоход сайн. Олон уулзах хэсгээрээ хотгордуу адуу. За олон уулзах ууцах юугаараа хотгор адуу гэж байна тийм ээ. Тэгэхээр олон уулзах юугаараа хотгор адуу байж болно. Заавал бүхтрөхтэй маташтай байх албагүй. Олон уулзах гэдэг маань одоо тэр харгам ташаан толгой одоо ахар сүүл наанаас уус очсон ийм дөрвөн уулзрын юуг бол олон уулзах гэж байгаа. Тэрнээс одоо урагш ингээд хотгор байдаг, саран хавьтай урдаа адуу гэж байдаг. Саран хавьтай. Гэхдээ тэр олон уулзахныхаа урд талд үл ядаг тийм матаас заавал байж явах хэрэгтэй. Тэр саран хавьтай хотгор хурдаа адуу гэж байдаг. Одоо саран хавьтай адуу бол над таарч байсан. Тэр одоо усын ус аймгийн тэр Батсайхан гэж одоо хүн одоо аймгийн засаг дарга бол маш олон жил хийсэн тийм залуу байгаа. Сайхан залуу байгаа. Тэр хүний халдсан морийг бол нэлээд дээхэн үед одоо 20 гаруй жилийн өмнө одоо хурдлуулж ирсэн. Тэр бол саран хавьтай хотгор хурдаа адуу байсан. Тэгээд хотгор хурдан адуу бол байна. Хамгийн гол нь хар сэрний байрлал хойшоо байж явах хэрэгтэй. Хотгор хэрнээ хар сэрний байрлал нь хойшоо байх хэрэгтэй. Хотгор хэрнээ хар сэр урагшаа орцсон байх юм бол тэр бол давах магадлал нь бас байхгүй болчихно.
Эргүүлэг ихтэй. За эргүүлэг ихтэй адуу хэрвээ гэж байна. За эргүүлэг ихтэй адуу сайн. Эргүүлэг олон байх тусмаа арьсны одоо уян хатан чанар сайн байхын нэг шинж, арьс нэмгэн байх, арьсаараа амьсгалах чадвар нь маш өндөр байдаг учраас эргүүлэг олонтой байх юм бол адуу сайн. За чих томтой адуу гэж байна. Ер нь дэлбэн том чих муу шүү. Ер нь чихний үзүүр богинохон бөгөөд бүдүүн бөгөөд богинохон нарийн шог үзүүртэй байх юм бол хурдан адууны шинжээ. Тэгээ дэлбэн урт хоёр тийшээ унтсан чих бол ер нь сайн адууны чих биш шүү. Доод тулгуур майхан хэвтэй гэж одоо ямар хөө байх вэ гэдэг. За доод тулгуур майхан хэвтэй гэдэг бол ерөөсөө энэ доод одоо урд хоёр мөчний зай, туурны зай хол байх. Одоо энэ хөхмах хингтгэр нингэн байх. Тэгсэн хэрнээ өвчүүний бүдэрхий дээшээ өлгөр байх. За энийг бол майхан хэвтэй адуу гинэ. За хойноос нь харах юм бол ташаа мөлгөр байх, олон улс өндөр байх. Даагаараа одоо борив салтаагаараа хоёр тийш одоо алцгар өргөн байх. Энэ бол майхан хэвтэй адуу. Тэгээ майхан хэвтэй адуу гэдэг бол ер нь хурдан байдаг. Одоо би тэр жил тэр хэний цэдвийн харлаг морг гэдгийг бол соёолонгороо шинжээл 7 настайд нь бас зааж өгч авахулж байсан. Тэгээд 9 жилөө төрийн наадамд аман хөзүүлж манай тэр хэний халдсан мөр бол төрүүлж байсан л да. Манай Ганбаатарын халдсан мөр бол одоо зүү харагийн хөлөө, гараагийн хөлөө, зүү харагийн хаа тэ. Ганбаатарын халдсан мөр бол одоо чин 3 жил дараад нь төрүүлсэн мөр байсан шүү дээ. 3 жил төрийн 2 жил дараалаад нэг завсар орлоогүй лүү. Тэгээ 3 жил төрүүлсэн, 3 төрүүлсэн тийм одоо саймар. Тэгээ энэ атуу бол одоо даваа наран одоо огшлын одоо тэр наран гэрэл гэдэг хүний адууны тийм сайн халдсан мөр байсан. Тэгээ тэрнийг төрүүлэхэд бол аман хөзүүлж байсан. Тэр харлаг мөр бол майхан хэвтэй адуу байсан шүү. За хоёр нүдэн цэхэр адуу хүйж болох болно. Ер нь хоёр нүдэн цэхэр адуу ер нь бол цэхэр адуу хурдан байдаг. Би гархин цэхэр нүдтэй тэр баян цогтон одоо бандгаа ган хойх тэр хүнээс талыг тунцууг олж авсан тэр хамар цагаан зэрдмөр бол би тэр хангай мөсийн наадамд одоо Эрдэнэтэд очиж их хол төрүүлгэж байсан. Тэр одоо нэг нүд нь гархин цэхэр байсан. Саяын тэр миний хэлдэг тэр харлаг мөр тэр цэдвийн харлаг мөр гэдэг бол бас нэг нүд нь гархин цэхэр байсан. Ер нь цэхэр адуу бол хурдан байх тийм тал байдгийн билээ тий. За Бэрсэн адууг яаж засах вэ гэж байна. За Бэрсэн адууг засна гэдэг маань өнөө 5 жил маань нэг нөгөө жин цохих гэдэг маань Бэрсэн адуу. За Бэрсэн адууг бол ерөөсөө зооноос нь жин тавих. Би бас тэр заслыг бас ярьж ирсэн шиг санаж байна. Тэр олон уулзахтаар нь одоо нарийн шар эсийг болоод ширмэн тогоо юм уу одоо хайшин тогоонд хийж одоо нэлээд сайн халаа. Нэлээд сайн халаад зугаад атга шатус атга одоо юу хийх хэрэгтэй. Дугуй олонтой цай. За ингээр бол маш гоё үнэртэй ингээд шар тус үнэртэй цай үнэртэй одоо тэрүүнийг ийм даавн жинтүү ууданд хийгээд одоо тэгээ олон уулзхан дээр нь одоо 30-40 минут хэрэгтэй. Цаг арай хүргэдэг юм аа. Арай цаг метр болохтойгон дөрөг усан зумарч унчих гээд байдаг. Тэгээ энийг бол 3-5 удаагийн давтамжтай. Тэгээд одоо давхар одоо даав нэмнэгээр нэмчдгийг одоо юуныхаа гадуур жин тавьсан одоо халуун жингийнхаа гадуур ингээд нэг битүү одоо сарвч юм уу одоо битүү савнд хийчих юм бол өөрөө аяндаа хөдөрдөг. Тэгээ энэ бол одоо маш сайн засал байдаг. Ер нь бол зооноос нь хөрсөн адууг бол халуун жингээр жин тавьж эмчилэх нь бол хамгийн үр дүнтэй арга байдаг.